Улсын их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхээр ноосны урамшууллыг олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд хоньны ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэр тушаасан хоршооны гишүүн, малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуул олгох тухай журмыг засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 21-ний 221 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлсэн бөгөөд анх 32,977 малчин хамрагдаж 4,924 тонн ноосонд 9.8 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ. Харин 2014 онд 103 мянган малчин мал бүхий этгээд ноосны урамшууллыг тус авсан байна. Энэ ажлыг үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан зохион байгуулж байна. Журмын дагуу 8 сарын 31-ний дотор малчд сумда ангачны баримтаа өргөж өгөөд огсон байх ёстой. 9 сарын 15-ны дотор аймаг сумдынхаа мэдээллийг нэгтгээд мал хамгаалах сан дээр авчирсан байх ёстой. Энэ журмын хугацаанд ажил явагдаж байна. Энэ оны ноосны урамшууллыг 9-р сарын 15-наас олгохоор болсон. Өнөөдрийн байдлаар малчид мал бүхий этгээдүүдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авах ажил явагдаж байгаа. Тиймээс материал бүрдсэн тохиолдолд ноосны урамшууллыг журмын дагуу олгоно. Өнгөрсөн онд ноосны урамшуулал авахар материал бүрдүүлсэн малчин мал бүхий этгээдийн 99.1%, нийт малчин мал бүхий этгээдийн 64.4% нь урамшуулд хамрагджээ.